Мэдээ үргэлжлүүлж байна. За өнгөрсөн амралтын өдөр орсон борооны улмаас Пео комбинат орчмын туулгалын осны төвшин нэмэгдэж автозамын зорчих хэсэг цөмөрсөн. Улмаар 70 орчим майл аж ахуйн нэгж усанд автах эрсдэл үүсэж байсан юм. Тэгвэл холбогдох албаныхан болон иргэд шороогоор далмосгож автомашины зорчих хэсгийг аюулгүй болгосон байна. За үзэгчдээ бид хаавал дүүргийн 12 дугаар хороо Пео комбинат орчин буюу Сонгон харихны амралтын баруун талаас мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр өнгөрсөн амралтын өдрүүдэд бороо орсны улмаас туул голын усны түвшин нэмэгдэж 60 м орчим газарт автозамын зорчих хэсэг цөмөрсөн. Үүнтэй холбоотойгоор онцгой байдлын аль паагчид иргэд болон холбогдох албаныхан ажиллаж 1 тонны шуудаатай ийм шороонуудыг тавьж даалгав үсгэж зорчих хэсгийг аюулгүй болгосон байна. Эрсдэл бол зам нь тал нь ороод унтсан байсан. Би өдөө ажиллаж байсан болохоор эхнэр хөхт маань яриад тэгэл Пеогийн хорон дарга марга яриад навийнхын замыг хаагаал айл өрхөдөө нүүцгэн мөцгөл тийм шаардлага тавьцгаасан юм л онцгой манцгаа ирсэн мэлээ. Тэгээд тэр хугацаанд сайн мэддэг юм утсан. Зам мама янзлаад өөрөөс нь жоохон доошлцсан гайг болохоор гэртээ орж ирэл байжлаа. Айлд нэг 2 хоног ирлээ. 1-2 хоног л нэг янзлж гоё юм болгочлаа шүү дээ. Одоо гайг болчихлоо шүү дээ. Магадгүй нөшөө жоохон ясан бол нөшөө айлууд руу ингээд усанд автах магадaltaй байсан. Ер нь энэ авийн айлууд маань бас жил болгоо ингээд усанд автдаг. Дандаа яг ингээд наадмын нэг үрийн асуудал гардаг. Зарим айлууд зөвшөөрөлгүй айлууд маш их мэдгдлөөгөө ч гэсэн буцаад үер татвараар дамжирдаг юм усод байдаг. Уул нь бол хуулиндаа бол нэг ногоон бус ойн сан усан сан бүхий газар ингээд нэг иргэд ашиглах харгалцсан байдаг л дээ. Тэгээ нэг дээр нэг замбрааг газар бололтын үед зарим усуудаа нэг эзэмшлэмжлэх газрууд байдаг. Зарим нь юу ч хүмүүртлээ ингээд амьдрал байдаг юм. Учиртай байгаамаа. Гэмн нэг нийслэлийн төсвөөс сууслах шиг мөнгө нь байхгүй болчиход одоо энэ хөв компани өөрсдөө нэг мөнгө гаргаад ингээд концесс маягаар ингээд ажиллаа хийгээд усны ихтэл ингээд байж энэ.